Мэдээ үргэлжилж байна. Хагас коксын түлш хэрэглэснээр өмнө нь 2 шуудаа түлш хэрэглэдэг байсан айл өрхүүд тухайн хугацаанд 1 шуудаа хэрэглэж байна. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэх боломж бүрдэж угаарын хий буурах боломжтой болсныг хотын дарга онцоллоо. Харин эх онд нийслэл Эрдэнэс Монгол компанитай хамтран Багнуурын урхаагаа түшиглэж хагас коксын түлшний үйлдвэр барихаар төлөвлөжээ. Яаж вэ? Гайгүй чанартай, утамтай, багтай тийм юм байлээ. Би өчтөр нүүрс аваад. Өчтөр та хэд ороо хэдэн хилийг хийв? Өчтөр ороо нэг 100-ын нийтийн зинхэр торын утны талыг хийсэн, баг хийхээр баг хийсэн. За. Амар халтан байлээ. Өмнөх нүүрс амар халтан байлээ. Хэл баг хийх. Тортог хэрэг байна. Тортог багтан байлээ. Би гараараа ингэ барьж үзсэн. Би тэгээд танаас асуух гээд байгаа нь таны урдны хийдэг хэмжээний нүүрсээр адилхан дуу хийгээд дулаанаа барих хугацаа нь ямар байна гэж асуух гээд байна. Өчтөр би чинь 10 үед хийсэн. Тэгээ 10-аас хийх өглөө цогтойгоо янзаагаар халуунаараа байсан. Тийм үү. Одоо өнөө өглөө би 6 болж байгаа тийс. Одоо ингээ бөмбөт. Одоо би үзэж болох уу? Болно. Сая би садаага дээр юм буугаа. Танах чи за өглөө 6-д хийсэн юм уу? Өглөө би 6-д хийсэн. Тэгээ ингээд гол бөмбөгөө бичиж. Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хотын дарга амралтын өдрүүдэд хэрэглэгчдийн сэтгэлдлийг инхүү сонссон юм а. За нийслэл эх жил хагас коксон түшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно гэж тэрээр онцлолоо. Бид бол эх жил ер нь бол яг энэ нүүрсийг дотооддоо хийдэг үйлдвэртэй болох гэдэг байхгүй юу? Тий. Одоо бол энэ жил энэ өвлийг аль бол хор хохирол багтаа давъя. Аль бол агаарын бохирдол багтаа давъя гэдэг үүднээс одоо хятадаас импортоор худалдаж авч байгаа. За урд жилүүдэд бид нар жил болгоно нэг 500 мянган тонн нүүрсээр өвлждөг байсан бол бидний лабораторийн судалгааг үндэслээд саяны таны хэлдэгтэй адилхан нэг дахин илүү одоо дулаанаа барьж байгаа учраас бид нар ердөө энэ жил 350 мянган тонн нүүрсээр өвлжнө гэсэн ийм тооцоо гаргаж байна. Энэ чинээгээр нөгөө айл өрхүүдийн зардал хэмнэгдэнэ. 23 агуулгад шинэ түлш сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудаатай шинэ түлш 5000 төгрөгөөр борлуулагдаж байна. За иргэд өөрсдийн сонголтоор дээрх 2 түлшээс сонгон худалдаа авах юм а. За шинэ түлшийг түүхийн нөөцтэй харьцуулахад угаарын хий агуулмж 80 орчим хувиар бага гэж албаныхан тайлбарллаа. Угаарын хий эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухаалаг систем рүү шилжиж 120 мянга гаруй айлд ухаалаг угаар мэдрэгчийн төхөөрөмж солиулжээ. Дахин 22 мянга айл өрхийг системд холбох ажил үргэлжилж байна.